Бодит туршлага бодит түүхүүд. Globus podcast. За сайн байцгаана уу? Бидний ярьцлагыг сонсдог сонсогч та бүхэндээ энэ оны хамгийн ихний дугаараа тэгээ манай зочин Монголоос оролцож байгаа. Монголд болон ер нь Лондонд удаан хугацаагаар амьдарсан тэгээ таньдаг монгол хүмүүс нь ер нь манай зочныг банкны инхээ эгч, Лондонгийн банкир эгч гэж нэрлэдэг юм байна лээ. Тэгээд ямар учиртай гэдгийг та бүхэн манай дугаарыг эхнээс нь төгсгөл нь сонсох юм бол одоо учир утгыг нь ойлгох хаа гэж бодож байна. За сайн байна уу инхээ эгчээ? Сайн байна уу? Ингээ подкастнда өрсөнд их баярлалаа. За бидний урилгыг хүлээж аваад ярьцлага хөрөнгө ирсэн байгаад маш их баяртай байж байна. Тэг өнөөдөр Монголынхон бас эдийн засаг ер нь санхүүтэй холбоотой гадаад орны эдийн засгийн байдал гэд маш олон өргөн сэдвээр ярилцах учраас манай сонсогчдод нэлээ их хүрээлттэй мэдлэг олох тийм сайхан дугаар болно гэд ингээд найдаж байгаа. Тэгээд Данзан Балжирын инх жаргал. За манай зочин маань 2002 оноос 2007 онд Лондонд Монгол банкны төлөөлөгчөөр ажиллаж байсан байгаа. Хэрвээ би мэдээлэл буруу өгч ивэл та дараа нь залруулж болно шүү инх эгчээ. За. Тэгээ 2010 оноос 2013 онд энэ Лондонгийн одоо Монгол банкны төлөөлөгч маань өргөжөөд Европын төлөөлөгчөөр ажиллаж байсан гэж би ойлгосон байж байгаа. Одоо болохоор Монгол банкны хяналтын зөвлөлийн одоо 7 гишүүний нэг та нэг эмэгтэй ганцхан ширхэг эмэгтэй гишүүний юм тийм ээ. Тийм. Тэгээд ер нь сүүлийн үед нийгмийн сүлжээгээр болохгүй байгаа мэдээлэл бол маш их явдаг гэж би хардаг. Одоо асаас харж хахад тэгэхээр Монголд манаас болж байгаа, бүтэж байгаа, хөгжиж байгаа сайхан юмнууд бас их байдаг гэд хувь хүний зүгээс бол би ер нь тэгж боддیں۔ Тэгэхээр өнөөдөр хоёлоо хамгийн ихний дугаараа ер нь эерэг зүйлээс эхлэегээ бодлоо. Таны харж байгаа, таны сүүлийн үед өөр дээрээ мэдэрсэн ер нь улс их орондоо Монголын эдийн засагт ер нь ямар эерэг өөрчлөлтүүд гарсан гэж та харж байна сүүлийн жилүүдэд? За Монголын эдийн засаг бол жилээс жилд бол өсөж байна. Тэгээд харах юм бол Улаанбаатар хот маань үнэхээр одоо хөгжин цэцгэлж байгааг бол хийн бүхэн бол мэдж байгаа. Одоо мэдээж одоо аль ч улсын хот, аль ч улсын эдийн засагт байдаг бэрхшээл, хүндрэл, сорилтууд бол байдагтай адилхан Улаанбаатар хот маань ч гэсэн одоо яг одоогийн байдлаар бол өвлийн улирал учраас нилээдгүй утаатай. Тэгээд одоо агаарын бохирдолтой. Тэгээд төгжрэлтэй байгаа гэсэн ийм одоо хүндрэлээс одоо бусдаар бол ерөнхийдөө бол сайхан одоо улс орныхан манд хөгжиж зэвсэглэлт бол сайхан л байна. За тэгээд бүр нарийвчилж ингээ ярих юм бол бас манай иргэдийн бас тодорхой хэмжээний 20-30% нь бол 3 хүний дутмын нэг нь бол ядуурлын төвшингөөс доор амжилгаатай байна гэдэг. Энэ бол мэдээж эдийн засагч одоо ямар ч хүмүүсийн хувьд бол сэтгэл зовнсон ийм одоо асуудал гэдгийг бол хэн бүхэн бол ойлгож мэдж байгаа. За баярлалаа. Инхэгч таны хувьд болохоор Монголынхон тухайн үед ер нь Төв банк байсан уу эсвэл Монгол банк гэж нэртэй байсан юм уу? Таныг анх Монгол банкны намайг бол би бол Оросд тухайн үед бол зөвлөлт холбоот улсын улс ардын аж ахуйн дэс Эрхүү хотын улс ардын аж ахуйн дэс сургуулийг санхүү банкны чиглэлээр бол төгссөн. За тэгээ манайхан энэ сургуулийг ямар утгаар мэддэг вэ гэхлээр Цэдэнбал даргын төгссөн сургууль Монгол улсын Төв банк сангийн сайд нарыг төгсгсөн ийм сургууль гэдгээр бол хүмүүс андддаг. Тэгээд тэр үед бол Монгол улс маань банкны нэг л тогтолцоотой байсан. Арилжааны банкуд гэж байгаагүй. За улсын банк гэж байсан. Тэгээ улсын банкны ерөнхий хороо гэдэг нь одоо төв удирдах ийм одоо байгууллага нь бол байсан юм аа. Тэгээд бид нарыг бол төгсөж ирэхэд нь тухайн үед бол одоо хамгийн доод төвшингийн ажлаас бол эхлүүлдэг ийм уламжлалтай байлаа. Тэгээд улсын банкны Улаанбаатар хотын одоо салбарт нэгтлэн бодгчоор хоорондын тооцооны хяналтын нэгтлэн бодгчоор бол анх томилогдож нэгтлэн бодгчоос ажлын гарааг бол эхэлж ирсэн. Ийм бол төвхтэй. 90-ад оны ихээр бол Монголын одоо эдийн засагт томоохон өөрчлөлт орсон хэн бүхэн мэдж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар бол зах зээлийн эдийн засаг руу одоо шилжиж олон одоо хувийн өмчийг одоо хүлээн зөвшөөрсөн. Тэгээд олон
давхарт одоо банкны системийг хөгжүүлэх. Өөрөөр хэлбэл Төв банкнаас, Монгол банкнаас одоо арилжааны банкудад тусгай зөвшөөрөл өгч арилжааны ашигын төлөө үйл ажиллагаа явуулдаг банкуудыг бий болгох энэ одоо процесс бол 90-ад оны ихээр эхэлсэн. За тэгээд улсын банк маань бол Монгол банк буюу Төв банк гэдэг ийм бүтэц бүрэлдэхүүнтэй болж өөрчлөгдсөн. Тэгээд тэрнээс хойш бол одоо өнгөрсөн жил 24 онд бол Монгол улсад одоо банк үүсэж хөгжсөний 100 жилийн ой болж тэмдэглэдэг. Тэгээ өнөөдөр бол өнөөдрийн өнцгөөс харахад 100 жилийн настай одоо банкны систем маань хэр зэрэг хаана явж байгаа вэ гэдэг бол бас олон хүнд бас сонирхол татгууцс байгаа бах. За бид нар бол банкныхаа системийн хүрээнд Төв банк буюу Монгол банк өнөөдрийн Монголд одоо үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны болон хөгжлийн одоо 12 одоо банктай ингээ үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд Монгол банк бол банкуудын банк буюу тэр арилжааны банкудад зээл олгодог, мөн засгийн газарт одоо банкны үйлчилгээг үзүүлдэг ийм одоо Төв банкны хяналтын зөвлөлийн гишүүн болсон байгаа. За арилжааны банк бол Монгол банкнаас тусгай зөвшөөрөл аваад иргэдээс хадгаламж авах, харилцах авах тэр их үүсвэр дээрээ үндэслээд зээл олгодог ийм үйл ажиллагаа иргэдэд аж ахуйн нэгж байгууллагуудад одоо зээл олгодог ийм ашигын төлөө үйл ажиллагаа явуулдаг ийм байгууллага байгаа. За Монгол банк бол засгийн газарт үйлчилдэг учраас засгийн газар дансаа одоо Монгол банкнд нээдэг Монгол улсын одоо бүх одоо валютын нөөцийг Төв банк өөрөө удирдах хяналт зохицуулдаг. Энэ хяналтын зөвлөлгээд одоо миний одоо сая сонгогдож шалгарч одоо томилогдсон улсын их хурлаас томилогдсон энэ ажил бол Монгол банк өөрөө мөнгөний бодлогоос бусад үйл ажиллагааг нь одоо хэр зэрэг зохицтой явж байна гэдэг дээр санхүүгийн нэгтлэн бодох бүртгэлийн хэлбэрээр нөгөө талаар дотоод хяналтны хэр зэрэг зохистой зөв явж байгаа юм бэ гэдгийг хянд шалгадаг. Тэгээд энэ мэдээлэлээ улсын их хурл олон нийтэд одоо мэдээлдэг ийм одоо бүтцтэй байгууллага байна. За маш баярлалаа. Германд бол Германы Бундесбанктай төсөөлөд би бодлоо. Тэгээд энэ талаар нь бас жоохон дэлгэрүүлээд асуун тэгэхээр манай зөв байна тий Бундесбанктай адилхан. Одоо Европын улсуудын хувьд бол Европын Төв банк гэж байгаа шүү дээ тий European Central Bank гэдэг яг тэрнтэй гэсэн тий. Өөрөөр хэлбэл одоо Бундесбанк Европын одоо Төв банк бол бодлогын хүү тогтоож байгаа шүү дээ. Европын одоо гишүүн орнуудын хувьд еврогийн хүү бодлогын хүү хэд байх вэ гэдгийг бол тогтоодог тийм байгууллага байгаа. Яг тэрнтэй адилхан Монгол банкыг тэгж ойлгох хэрэгтэй. Манай зочид маань намайг Германд амьдардаг гэж мэддэггүй магадгүй Герман улсын одоо Бундесбанк буюу одоо Төв банк нэг байдаг. Тэгэхээр энд бас Төв банкныхаа бодлогыг банкны холбооныхоо үйл ажиллагааг доторх санхүү зах зээл ер нь мөнгөний бодлогын асуудал дээрээс нь энд болохоор хөдөлмөрийн одоо эдийн засгийн өсөлт үнийн тогтвортой байдал гэх мэтчлэн энэ дээр маш их анхаарч ажилладаг гэж би одоо мэдээлэлээс сонсдог байгаа. Тэгэхээр ер нь дүүцүүлээд ингээ бодох юм байна тийм ээ. Тий яг зөв. Тэгэхээр Монгол банкны үндсэн гол зорилго бол Монгол төгрөг бидний одоо Монгол улсаа тодорхойлдог идентити буюу бидний Монгол гэдгийг тодорхойлдог гол одоо хэрэгсэл бол мэдээж Монгол улсын тусгаар тогтнол далбаа, Монгол улсын одоо газар нутаг энэ бүгдээс гадна өөрийн гэсэн бие дасан мөнгөн тэмдэгттэй байдаг. Энэ мөнгөн тэмдэгтийг одоо үйлдвэрлэж гүйлгэнд гарах эрхийг, онцгой эрхийг, эмээсийн эрхийг эдэлдэг тэр байгууллага бол Монгол банк байхгүй юу? Тий. Аливаа улсын Төв банк нь тухайн улсынхаа мөнгөн тэмдэгтийг одоо гүйлгэнд гаргадаг. Энэ мөнгөн тэмдэгт нь хэр зэрэг худалдан авах чадвартай, ийм тогтвортой сайн валют байх вэ гэдэг асуудлыг зохицуулж идэг гол газар нь одоо Төв банк гэсэн үг. За маш их баярлалаа. Одоо бидэнд их хэрэгтэй мэдээлэл өгж байна манай иргэдэд. Тэгэхээр сүүлийн үед ер нь манай иргэд төгрөгийн ханшийн тогтворгүй байдлаас эсвэл одоо инфляцийн өсөлт маш их байгаа. Миний олж авсан мэдээлэлээр одоо 12 сард ер нь 9% байсан үү тийм инфляцийн төвшин. Тэгэхээр тэгэхээр энэ дээр энэ олон одоо нөхцөл байдлаас болоод иргэд сэтгэл ханамжтай биш төр засагтай эсвэл банкны бодлого ч юм уу энэ тал дээр
нэлээд амьдрал буурж яах гэдээ их бичиж ярьж байгаа тий. Тэгэхээр миний асууж байгаа юм юу гэхээр санхүүгийн чухал төв гэж ер нь нэрлэгдэх Лондонд удаан хугацаар амьдарч ажиллаж исэн туршлагатай олон улсын эдийн засгийн харилцааны маш өндөр боловсралтай ийм хүний болдог газар нь авчирсан байгаа юм бэ нэг гишүүнээр нь. Тэгэхээр таны зүгээс ер нь энэ гадны орнуудад эзэмсэн Оросд өмнө сурчаас юм бэ зөвлөлт холбоот улсад уужнахаар. Тэгэхээр энэ олон туршлагуудаас ер нь энэ санхүүгийн салбарт ямар шинжилгээг, ямар стратегийг хэрэгжүүлж туслая гэж бодоод зориглоод энэ хяналтын зөвлөлд орсон байж байгаа бол тэгээ сая миний ойлгосноор улсын их хурлаас томилсон юм тийм ээ. Энэ талд та мэдээлэх үү? Тийм, энэ хяналтын зөвлөл гэдэг байгууллагыг өмнө нь бол тухайн засгийн газрын эсвэл тухайн ялсан намын удирдлагуудаас нэр дэвшүүлж ингээд шийдвэрлэдэг ийм байсныг бол өөрчилсөн байна. Тэгээ энэ удаагийн сонгон шалгуулалтыг хийхдээ эхлээд бол олон нийтэд зар гаргаад тэгээ мэргэжлийн хууль засан шалгуур байгаа. Тэгэхээр тэр шалгуурыг хангасан нэгдүгürt бол мэрэгсэн байх ёстой. Тухайн Монгол банкны юм уу банкны систем эдийн засгийн чиглэлээр мэрэгсэн доор хаяхад 5 жил нь удирдаг албан тушаал эрхэлж ирсэн, яаж шилтгэлгүй, хугацаа итэрсэн үр төлбөргүй гэдэг хууль засан олон шалгуур байгаа. Тэгээ энэ шалгуурыг хангасан хүмүүсээс эхлээд бол анкет материалыг өргөдлийг бол онлайн захим хэлбэрээр бол авсан. За тэгээ ингээд сонгон шалгаруулалтаа хууль заасан хэлбэрээр шалгаад ингээ үлдсэн хүмүүсээрээ бол олон нийтийн нээлттэй сонсгол гэдэгт оруулсан л та. За энэ нь болохоор нилээдгүй олон телевиз, энэ сошиал сувгуудаар биднийг суулгаад тэгээ улсын их хурлын гишүүд мөн түнчлэн олон нийтээс асуулт асууж тэр асуултанд нь бид нар хариулсан. За тэгээд энэ хариулт хэр зэрэг зөв зүйтэй хариулж байгаагаас нь үндэслээд эдийн засгийн байнгын хорооноос сонсголын дүнг авч хэлцэж биднээс бас шаардлагатай хүмүүсээс нь дахиж бас асуулт тодруулга хийж агаад ингээ олонхын санал авсан нууцаар санал хураалтын үр дүнгээ улсын их хурлд эдийн засгийн байнгын хороо танилцуулдаг юм байна. За тэгээд энэ дүн дээр үндэслээд тэр хяналтын зөвлөлийн 7 гишүүнийг их хурлын чуулганд оруулаад нөгөө 126 их хурлын гишүүн маань цацралтгүй асуулт 3 цаг асуусан биднээс. За тэгээд бид нар энэ асуултанд нь хариулт өгөөд тэгээд их хурлын 126 гишүүн маань нууцаар санал хураалт өгдөг. Тэгээд олонхын санал авснараа ингээд сонгогддог. Энэ шинэ тогтолцоо, шинэ арга хэрэгслэр энэ удаа бол хяналтын зөвлөлийн гишүүдийг бол сонгосон. За яагаад ингэж сонгож байгаа гол шалтгаан нь бол аль болох улс төрөөс хараад бус тийм ээ мөн түнчлэн мэрэгсэн байх. Тэгээд төв банкны одоогийн ажиллаж байгаа удирдлага энэ хүмүүсээс хараад бусаар шийдвэр гаргаж хяналтаа тавих болцоотой ийм хүмүүсийг сонгосон гэсэн үг. Тий, энэ нь болохоор олон улсын ерөнхийдөө жишг хандлагатай бол нийцж байгаа. Биднээс бас энэ өргөдөл анкет хүсэлт авахдаа хамгийн гол нь та нар энэ хяналтын зөвлөлийн хараад бус гишүүний ажлыг орон тооны бус байдлаар хийхдээ банкны систем ялангуяа төв банкны засаглалд үйл ажиллагаанд ямар нэмэр хандив ямар үйл ажиллагаа эрхэлж байна гэсэн төлөвлөгөөг нь авсан. За миний хувьд бол би бол тэргийн их юм бичсэн юм байдаг харьцангуй сүүлд энэ хүмүүсийн бичсэнтэй харьцуулахад би бол 21 үйл ажиллагаа хийх ёстой гэсэн ийм санал төлөвлөгөөгөө бол танилцуулсан байсан. За өнөөдрийн энэ өнцгөөс ингээд олон нийтэд ил болсон төв банктай холбогдлолтой, засаглалтай холбогдлолтой мэдээ мөн өмнөх хяналтын зөвлөлийн хийсэн судалгаа, дүгнэлт, зөвлөмжүүдийг харахад бид Монгол банкны буюу төв банкныхаа энэ засаглалыг нэлээд олон улсын жишгт нийцүүл сайжруулах зайлшгүй шаардлагатай болсон юм байна гэж би ойлгосон. За өнөөдөр энэ хяналтын зөвлөлийн маань журам дүрм 2003 онд батлагдсан. Өөрөөр хэлбэл тэрнээс хойш хэдэн жил болж байна? Бараг 21 22 жил 20 жил болсон. Гэтэл улс орны эдийн засгийн хэмжээ
цар хүрээ төв банкны эрхэлж байгаа үйл ажиллагаа бол нэлийн өргөжөж тэлсэн ийм байдалтай байгаа. Тэгээ энэс үндэслээд би бол засаглалыг нэлээд одоо олон улсын жишгт сайн төвшөнд хүргэе гэсэн ийм саналыг боловсруулсан байгаа. Өөрөөр хэлбэл төв банкны энэ захирлуудын зөвлөл буюу ерөнхийлөгчөөс өөрийнх нь томилдог захирлууд, газар хэлцээний захирлууд ороод төв банкныхаа асуудлыг шийддэг энэ арга бол нэлийн хоцрогдсон юм байна. Бусад төв банкуудын дуршлаг бол яаж ийнө гэхээр улсын их хурлаас томилогддог ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгчөөс гадна одоо 6 хүртэл ийм гишүүдийг олон нийтээр сая бид нарыг яаж одоо сонгон шалгаруулж одоо хяналтын зөвлөлийн гишүүн болгохтой адилхан тэр захирлуудын зөвлөлийг тэгж бүрдүүлдэг юм байна. За ингээд одоо 9 одоо гишүүнтэй болсон энэ одоо захирагчдын зөвлөл гэж нэрлэдэг байгаа. Governing Board гэдэг энэ хэд маань одоо төв банкныхаа ерөнхийдөө бүтэц зохион байгуулалт нь ямар байх уу, тэгээд төсвөө нь ямар байх уу гэсэн энэ үйл ажиллагааны гол асуудлуудыг шийдвэрлэдэг. Мөнгөний бодлогоос бусдын мөнгөний бодлогын хороо бол тустай одоо цэвэр түрүүний бидний ярьдаг төгрөгийн худалдан авах чадвар буюу инфляцийн төвшинг одоо нам доктортой эдийн засгт ээлтэй байх хугацаар бодлогын хөвгт тодорхойлдог энэ одоо мөнгөний бодлогын зөвлөлөөс тусдаа бусад одоо бүх асуудлуудыг ингэж шийддэг ийм зөвлөл байгуулдаг юм байна. За тэр зөвлөл дотор бол аудит эрсдлийн хороо бол байгуулдаг. Өөрөөр хэлбэл төв банкны үйл ажиллагаа бол хөндлөнгийн хараат бусаар аудитлагдсан байх ёстой. Цалин хөлс урамшуулал төсөв нь одоо бодитоор энэ хараат бус гишүүдийнхээ оролцоотойгоор шийдвэрлэгддэг байх ёстой гэсэн ийм одоо засаглалын ил тод нэлээд хариуцлагатай ийм тогтолцоог Монголд оруулъя гэсэн ийм бодолтой санал оноотой байгаа. Гэхдээ энийг бол бас олон улсын валютын сан ч гэсэн хэлж ярьдаг. Өмнөх хяналтын зөвлөлт гэсэн ийм одоо саналуудыг гаргасан байлээ гэж ойлгосон. За энэ бол миний одоо гол бас анхаарах ёстой ажил. За мэдээж дараагийн нэг асуудал нь бол хууль засан бид нар үүргээ одоо хэрэгжүүлэх ёстой. Тэр нь болохоор дотоод хяналт нь хэр одоо хараат бус хэр одоо зохистой дотоод хяналтын бүтэц зохион байгуулалт процесстэй бэ гэдэг дээр би бол ерөнхийдөө бас бидэнд ил болсон олон нийтэд ил болсон мэдээллийг үндэслээд би санал гаргасан байгаа. Тэр нь юу вэ гэхлээр өөрөөр хэлбэл Монгол банкны ерөнхийлөгч өөрөө дотоод хяналтынхаа дотоод аудитынхаа газрын захирлыг томилдог, цалин хөлсийг шийддэг болохоор өөрөөс нь хамааралтай байна гэсэн үг үстэй. Тий, шууд хамралтай явчихна. Дэлхийн төв банкуудыг харахад бол энэ хяналтын зөвлөл нь өөрөөр хэлбэл одоо бидний сая томилогдсон 7 гишүүн хяналт дотоод аудитынхаа газрын даргыг сонгон шалгаруулдаг, тэднийхээ цалин хөлс төсвийн тогтоодог ийм зарчимтай байлаа. Тэгэхээр өнөөдрийнхөө энэ үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхийлөгчөөс хараат бус байдлаар хяналт шалгалтыг явуулдаг ийм тогтолцоотой байгаа. Тэгэхээр энийг нэвтрүүлье гэсэн ийм санал гаргасан. Энийг хийхээр бид нар нөгөө нэг одоогийн энэ төв банкны хуулинд байгаа хяналтын зөвлөлийн эрх хэмжээ хязгаарлагдмал байгаа. Тэгэхээр тэрийг өөрчлөх, хуульд одоо өөрчлөлт оруулах, одоо мөрдөж байгаа журам заавартанд шинжилгээ хийх ийм шаардлагатай байна. Тэгээ энийг бас хийя гэсэн ийм байр суурьтай байгаа. За бидний энэ хяналтын зөвлөлийн бас нэг хийх ажил нь төв банкны тайлан баланс олон нийтэд ер нь цаг хугацаанд мөн улсын их хурлаа цаг хугацаанд хийж гэнэ үү гэдэг дээр бас хяналт тавих юм байлээ. Тий. Тэгэхээр энэ байдлыг ингээ хараад үзэхэд Монгол банкны явуулж байгаа санхүүгийн тайлан мэдээлэл хөндлөнгийн дэлхийд одоо нэр хүндтэй 4 том аудитын компаниас сонгон шалгаруулж тайлан балансаа аудитлуулдаг, тэрийг бол захим хуудсандаа болон улсын их хурлаа тайлгнадаг энэ үйл ажиллагаа бол тогтмолцсон. Ингээ энэ ажиллагаа бол сайн байна гэж би бол дүгнж үзэж байгаа. За маш их баярлалаа. Тэгээд ажилд нь маш их амжилт хүсье. Та тухайн үед Лондонд амьдарч байхдаа 2010 онд одоо Монголынхон 2 өөр эмэгтэйтэй тэнд амьдарч байсан эмэгтэйтэйгээ яриад Монголын Европт Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо гэдэг холбоог байгуулъя гэдэг анх 2010 оны сүүлээр ярилцаад ингээд 2011 онд үйл ажиллагаагаа аль биесээр эхэлж исэн юм байна.
Тэгэхээр энэ холбоо нь ямар учиртай холбоо байсан бол энэ холбоог үүсгэн санаачлах ер нь ямар тийм шаардлага гарсан юм бол? Би тухайн үед яг нь Лондонгийн Монгол банкны төлөөлөгч гэсэн ийм албан тушаалтай. Дээр нь бол Элчин сайдын яамд санхүүгийн зөвлөхөөр ажиллаж исэн. Тийм давхар одоо бас Элчин сайдынхаа яамда банк санхүүгийн чиглэлээр зөвлөгөө өгөх ийм чиг үүрэгтэй ажиллаж исэн л та. Тэгээд миний гол одоо чиг үүрэг юу байсан бэ гэхлээр Монголынхаа одоо төв банкыг одоо Монголоо одоо дэлхийн тэр олон улсын санхүүгийн төв дэлхийн томоохон одоо банкудад таниулах. За тэгээд тэдгээр одоо том банкуудын хөрөнгө оруулалтыг Монгол руу чиглүүлэх, Монголд одоо гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах таатай нөхцөл орчныг бүрдүүлэхэд бид одоо ямар ажлыг дутуу хийсэн бэ гэдэг дээр үнэлгээ дүүнэл судалгаа хийж танилцуулах одоо Монгол банкныхаа удирдлага танилцуулах ийм үндсэн гол чиг зорилготой байсан. Тэгээд тухайн үед бол нэлээдгүй энэ томоохон банк санхүүгийн байгууллагуудтай томоохон одоо бизнесийн байгууллагатай ингээд танилцаад явхад одоо би ганцаараа ингээд явснаас бас энэ Лондонд Англи улсад ажиллаа хийдэг, Англи улсад одоо нэр хүндтэй байгууллагад ажилладаг ийм монгол эмэгтэйчүүд нэлээдгүй байсан учраас тэднэртэйгээ хамт осоод тэр олон нийтийн үйл ажиллагаанд нь урагдж оролцох, тэднийгээ бас тэр хүмүүстэй танилцуулах ийм боломж байгаа юм байна гэж харсан л та. Тэгээд ерөнхийдөө тэр эмэгтэйчүүдээ бас Английн парламентийн хүлээн авалтанд урагдахад одоо цуг оролцож болох уу гэд асуусан чинь болдгүй яг монголчууд бас энэ манай үйл ажиллагаанд маш цөөхөн оролцдог. Ийм Монгол гэдэг улс бол баг ингээ бидний хувьд бол цоошин ийм таны мэдхүн асуудал олж ийн гэсэн тиймэрхүү англичууд, Английн парламентын гишүүн, бизнесмэнүүд, хөрөнгө оруулагч нар нэлээдгүй таалдж ирсэн л та. Тэгээд энэ эмэгтэйчүүд маань ингээд нэг бүрчлэн тус бүрт ингээд уулзахад бүгдээрээ л ингээд Монголынхоо төлөө, Монголынхоо үйл ажиллагаанд жоохон ч гэсэн хандив мөнгө цуглуулад өгдөг, ийм сайн үлсийн аян хийдэг, тэрийг нэг олон нийтэд яриа, танилцуулаад би хийжлээгээ цээжээ дэлдээд идэг тийм эмэгтэйчүүд байгаагүй. Тэгэхээр тустай байснаас ингээ бүгдээрээ нөгөө өөлийн ээж 5 хүүгийнхаа нөгөө яаж хамтдаа байвал хүчтэй байх уу гэдэгтэй адилхан. Сумгдаг шиг тэгээ бид хэд ч гэсэн бас яриад ер нь ингээд хүчээ нэгтгээ хамтрий ингээд томоохон үйл ажиллагаа нэлийн үр нөлөөтэй ийм ажлуудыг хийл та гэд. Тэгээ би тэр хоёрыг Английн парламентийн хүлээн авалтанд оролцуулаад танилцуулаад тэгээ гарч яваад парламентын хажуу талын пабд орж ганц хоёр унгай юм ярьж агаад тэгээ энэ холбоогоо байгуулъя гэд. Тэгээ тухайн үед одоо Мартагийн маань нөхөр нь цуг явж агаад бид гурван ярьсныг протокол уулзгаж одоо баримтжуулж авсан. Тэгээд энэ холбоогоо байгуулсан. Тэгээ эхний одоо хамгийн гол зорилго нь яаж энэ гадаадад ажиллаж амьдарч байгаа эмэгтэйчүүдээ нэгтгэх үү? Хамтдаа яаж Монголынхоо төлөө зөв нэмрээ оруулах уу? Тэгээд мэдсэн сурсан дэвшилтэд сайн үйлсээ Монголдо яаж нутагшуулах уу? Өөрснийхөө энэ Европ болон Англид одоо танилцсан одоо шилдэг мундаг тэргүүний бизнес хүмүүсийг монголчуудтайгаа яаж таниулах уу? Энэ одоо гурвалсан хэлхээ холбоог яаж бий болох уу гэж яриад тэгээд бол хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулсан. Анх бол Мартин 8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн баярыг одоо тэмдэглэх энэ үйл ажиллагаан дээр Англид одоо ажиллаж амьдарч байгаа эмэгтэйчүүдийн хооронд нь танилцуулъя. Тэгээд Английнхаа том бизнесмэнүүд, хөрөнгө оруулагчтай танилцуулъя. Тэгээд Монголоос бас энэ гадаадыг сонирхож байгаа эмэгтэйчүүдээ бизнес эрхэлж байгаа улс төр нийгэмд одоо онцгой чухал нөлөө бүхий эмэгтэйчүүдээ одоо Англид авчирч танилцуулъя гэсэн ийм үйл ажиллагаанууд хийсээр байгаад өнөөдөр одоо 14 15 дахь жилдээ болж байна. Тэгээд өмнө нь бол бид нэр энэ үйл ажиллагаагаа Лондонд нэлээдгүй зохион байгуулдаг байсан. Тэгээд Европын эмэгтэйчүүд маань танаа үйл ажиллагаанд оролцмоор байна. Ингээд одоо Лондон явхад бас их хүндрэлтэй байна. Лондон бас их үнэтэй байна. Европод хийж болдгоо юм уу гэсэн хүсэлтүүд нэлээдгүй ирж ирсэн. Тэгээд бид нар Антверпен хотод Бэлгид анх Европын анхны тэр одоо
Англиас бусад гэдгээр нь бол Антверпенд бол зохион байгуулж ирсэн. Тэгээ Антверпен хотын захиргаан дээр маш гоё тийм музей шиг том хотын захиргааны байшинд зохион байгуулж тэнд бол эмэгтэйчүүдийн бас монголчуудын төлөө үйл ажиллагаа явуулдаг алтан чимэг гэдэг бүсгүйн маань санаачилж хамтарч бол зохион байгуулсан. Тэгээ манай анхны одоо Европ дахь монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооны Антверпен буюу Бельги дэх одоо төлөөлөгч болж ингээ ажилласан. Тэгээд тэнд бол бид нар ямар асуудал ярьсан гэхлээр Европын парламентэд суудаг, Бельгийн парламентэд суудаг их хурлын гишүүн эмэгтэйчүүдийг урьж ерөнхийдөө энэ гадаадад ажиллаж амьдарч байгаа эмэгтэйчүүд маань виз нь хугацаанд дуусчаад тэгээд нөгөө биднэрийнхээ одоо хар үгээр ярих юм бол харсан гэж ярьдаг шүү дээ. Ийм эмэгтэйчүүд маань гэр бүлийн хүчирхийлэлд нилээдгүй ордог. Тэгээд нөгөө визний статус энэ боломж шалтгаалаад ингээ хүчирхийлэлд өртөж байгаагаа хэлдэггүй, хэлэх газар байдгүй, тэднийг хамгаалах орчин байдгүй учраас яаж бид нар энэ хүмүүсээ хамгаалах уу гэдэг ийм асуудлыг хөндөж хоорондоо санал солилцохоор цугларсан байсан. Тэгээ Европын парламентын гишүүн эмэгтэй бол биднэрт юу гэж хэлсэн гэхлээр өөрөө бол бас Бельгид бол анх ээж аав нь цагаачилж ирээд тэгээд бүр сүлдээ энэ их хурлын гишүүн болцсон тийм эмэгтэй байсан. Тэгээд гадаадын эмэгтэйчүүд энэ цагаачлсан ч гэсэн эсвэл одоо хууль бусаар оршин амьдарч байгаа ч гэсэн хүчирхийлэлд өртөх ёсгүй, хүчирхийллээс одоо урьдчилан хамгаалагдсан ийм эрх зүйн орчинтай байдаг юм шүү гэдгийг зааж хэлж өгсөн гэхдээ тэр нь юу гэсэн үг вэ гэхлээр хэрвээ хүчирхийлэлд өртлөө гэд цагдаад хэлэхгүй байж болохгүй, цагдаа дээр очиход тэр эмэгтэйгээс чи визгүй юу, паспорт чи хаана байна гэж асуухгүйгээр тухайн эмэгтэйд бол аль ч одоо Европын улс бол туслах ёстой юм бэл. Тэрийг бид нар бол тэр хурал дээр хэлээд тэгээд тэнд цугласан одоо улс улсаас ирсэн одоо монгол эмэгтэйчүүдээрээ дамжуулж одоо нийт одоо Европт амьдарч байгаа эмэгтэйчүүдтэй хүргэхийг хичээсэн. За ингэснээрээ бол бид болоод хүчирхийлэлд өртөж байгаа эрх зүйн тусалцаа авч чадахгүй байгаа эмэгтэйчүүд хүчирхийллээс урьдчилан сэргийж хамгаалахад туссан ийм ажиллагаа бол зохион байгуулж ирсэн л та. Тэгээд энийгээ бол нэлээд одоо тус нэмэр болсон болов уу гэж бид боддог. За тэгээд бид нар бол Европод энэ шилдэг одоо мундаг эмэгтэйчүүд олон байдгийн байна. Тэд нар маань маш даруухан байдгийн байна. Тэднийг их хурлын баяр буюу 6 сарын 1-ний тохиолдуулаад Европын одоо нэг орон зохион байгуулж байгаа энэ одоо үйл ажиллагаан дээр Европын шилдэг эмэгтэй шалгаруулах ёсол хүндэтгэлийн ажиллагааг жил болгон уламжлал болгон зохион байгуулж ирсэн. За тэгээ энэ үйл ажиллагаагаа мэдээж одоо баяр ёслолын хүндэтгэлтэйгээр зохион байгуулж тэр эмэгтэйгээ олон нийтэд алтаршуулах тухайн улстай тэр эмэгтэй маань одоо монгол эмэгтэйчүүдийн шилдэг болсон байна гэдэг энэ шагналыг урамыг авч тухайн улстай бас ийм шагналтай эмэгтэй гэдэг нь тухайн улсынхаа тэр гадаадын эмэгтэйчүүдийн дунд бол нэртэй алдартай болох нь тухайн хүнийг бас улам одоо хүчрхжүүлэхэд нь бол тус нэмэр болж байгаа гэж үздэг. Тэгээд дээр нь бол зүгээр нэг одоо бие биенийгээ одоо магтаж шагнахаасаа илүү бас хандив мөнгө цуглуулдаг. Тэгээ энэ нь бол хүмүүнлэгийн аян гэж нэрлэгддэг. Тэгээ Монгол улсад одоо гэр бүлийн хүчирхийллийн асуудал бол нэлээдгүй асуудал байсан учраас бид нар энд одоо зориулж 139 сая төгрөг өнөөдрийг хүртэл цуглуулсан. За энэ цуглуулсан мөнгөө бол гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудад хандивлж тэднийг илүү хүчирхэг болгоход нь бол тусалдаг. Жишээлбэл одоо Завхан аймагт одоо гэр бүлийн хүчирхийллийн тэм хамгаалах байрыг одоо байгуулсан төрийн бус байгууллагад тусалж тэр байрыг нь бол илүү тохилог ариун цэврийн өрөөтэй болгох, тоног төхөөрөмжөөр хангахад бол тусалж ирсэн. Мөн түнчлэн одоо Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүргийн төрийн бус байгууллагуудад дэмжлэг үзүүлж 18 нас хүрээгүй байхдаа хүүхэд гаргасан гүнж төвийнхэд бас дэмжлэг үзүүлж ирсэн. За алслагдсан дүүрэг болох Сонгон хайрхан Баянзүрх дүүргүүдэд хүчирхэг хөвгүүдийн клуб, октын клубүүдийг одоо дэмжиж хөвгүүд маань хүчирхийллээс ангид хүчирхэг хөвгүүд бол октоодтайгаа хамтарч одоо ажилтг юм хүчирхэг хөвгүүдийн клубүүдийг бас дэмжиж одоо ингээд ажиллаж өөрөөр хэлбэл хүчирхийлэгч одоо үйлдэгч
бус байдлахын тулд багаас нь бид нар хөвгүүдтэй ажиллах хэрэгтэй байна. Охтуудтай биш хөвгүүдтэй ажиллах хэрэгтэй байна гэсэн ийм төслүүдийг бас дэмжиж ажиллаж исэн. За Монгол улсын одоо эмэгтэйчүүдийн маань нэг томоохон хүндрэлтэй асуудал бол хавдар. Тэр тусмаа бол умаа хүзүү хорт хавдар бол эмэгтэйчүүд маань тусдаг. Тэгээд эмэгтэйчүүд маань энэ умаа хүзүү хорт хавдар ингээд туссаад энэ асуудлаа ил тод ярих асуудал бол эмзэг асуудал учраас манай монголчууд бол ярьдгүй их далд одоо нууцтмал байсан. Тэгээ одоо гадаадд байдаг эмэгтэйчүүд бид энэ асуудлыг ярьж эхлэе, олон нийтийн сонирт хүргэе. Эмэгтэйчүүд маань умаа хүзүү хорт хавдраад нилээдгүй их шаард юм байна. Энээс урьдчилан сэргийлэх арга Европод байцаар хахад бид нар энийг жихэн дүлийн нүдэн балаа явж болохгүй. Энэ туслыг бол нутагшуулъя гэд тэгээд яаж энэ урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдгийм бэ гэхлээр байнга одоо эмэгтэйчүүдэд та 35-аас дээш 50-аас дээш настай болвол умаа хүзээний хорт хавдараас урьдчилан сэргийлдэг үйлчлэгт одоо үн төлбөргөө хамрагдах ёстой шүү гэдэг ийм захидал ирүүлдэг юм байна. Тэгэхээр эрүүл мэндийн яамд одоо энэ ажлыг эхлүүлэх санаачлагыг шахаж шаардъя. За дээр нь бол Англи улс бол жишээлбэл тэр папилловирусаас одоо урьдчилан сэргийлсэн вакциныг 11, 12, 13 настай одоо өсвөр насныханд үн төлбөргүй хийдэг юм байна. Ийм учраас бол энэ одоо өвчнөр бага одоо хүмүүс өвчлсөн ч гэсэн урьдчилан сэргийлээд юм уу эсвэл одоо эмчилгээг нь гүйцэд хийгээд ингээд нас бардаггүй байхад Монгол нас бараад байгааг л яаж болиулах вэ гэсэн ийм аяныг зохион байгуулсан. Тэгээ энэ аянд маань тухайн үеийн одоо Английн хаан хүү өнөөдрийн хаан болцсон Чарльз 3 дугаар хаан маань өөрийнхөө та нар бол маш их зүйтэй үйл ажиллагаа хийж байгаа юм байна. Энэ хандивчийн үйл ажиллагаанд туслая гэд өөрийнхөө зурсан зургийг бол хандуулж исэн. Тэгээд тэр зургийг бид нар одоо аукцион зохион байгуулад тэгээд нэг 10,000 паунд буюу тухайн үеийнхаар бол 30 эдэн сая төгрөгийг одоо юунд эрүүл мэндийн яамд бол хандуулж энэ ажлыг бол зохион байгуулсан санаачлагыг бол уриалж ирсэн. Тэгээд харамсалтай нь бол тухайн үед бол энэ вакцин гэдэг бол муухай юм байна. Энэ вакцин хийлгэснээрээ охтууд бол жирэмсэн болохгүй юм байна гэсэн ийм одоо хандлага нийгэмд ташаа ойлголт төрөөд ойлголт бий болоод тэгээд тухайн үеийн бидний эхлүүлж ирсэн энэ ажлыг дэмжиж Америкийн нэгдсэн улсын манганы сорилтын сангаас 3 аймаг 3 дүрэгт охтуудад энэ вакциныг үнгүй хийх ажиллагаа явагдаж байгаа зогссон байсан. Тэгээд эрүүл мэндийн сайд нь бол тухайн үед бол Монгол Ардын хувьсгалт намын удал гэдэг ерөнхийлөгчд болсон Монгол улсын ерөнхийлөгчд дэвшижсэн хүн байсан. Тэгээд удал одоо сайдад энийг хийгээч гэсэн өсөл тавьсан чинь одоо ингээд энэ асуудлаар явах юм бол улс төрийн хөгжил болох ийм магадлал Монгол улсад их өндөр байна. Бид нар танарын энэ одоо цуглуулсан мөнгөөр хөдөө орон нутгаас ирсэн одоо залуучууд охтуудад үзлэг хий. Тэгээд энэ бэлгийн замын халдвар төвчнөөс яаж өөрснийгөө хамгаалах вэ? Урьдчилан сэргийлэх үү? Умаа хүзүү хорт хавдар яагаад тусдаггүй? Юунаас болдгоо гэдгийг одоо сурчлах. Тэгээд хэрвээ энэ одоо эртэлрүүлэг бидний хийсэн энэ судалгаагаар энэ хүүхдүүд маань өвчтөй байх юм бол эдгэж, имжлэе гэсэн ийм төслийг хэрэгжүүлэе гэх. Тэгээд бид нар тэрийг нь зөвшөөрөөд тэр төсөл маань одоо хэрэгжижсэн. За тэрнээс хойш бол бараг одоо хичнээн жил болов те бараг 20 гаруй жилийн дараа Монголын засгийн газар сая ковидын дараа вакцины ач холбогдлыг бол хүмүүс нэлээд ойлголоо. Тэгээд одоо өмнөх парламентийн одоо улс төрч эмэгтэйчүүд зайлшгүй хийлгэх, үн төлбөргүй хийх вакцины дотор энэ одоо умаа хүзүү хорт хавдараас урьдчилан сэргийлдэг энэ вакциныг оруулсан байгаа. Тэгээд саяхан бол үн төлбөргүй хийж эхэлсэн. Тэгээд бас л одоо эсэргүүцэлтэй тулгарсан бас нийгмийн сүлжээнд одоо байдаг вакциныг эсэргүүцэгчдийн бас давалгаа нилээдгүй явж энэ одоо вакцин буруу юм аа, муу юм аа гэд. Тэгэхээр би бол юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр яг л тэр дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монголын одоо засгийн газрын эрүүл мэндийн яам гэсэн зөв одоо их сурвалжтай ийм захин хуудаснаас мэдээлэл аваачаа л гэж одоо хэлмээр санагдчихсэн. Тэгээд хэлчихж байсан нилээдгүй олон одоо групп хүмүүст эсэргүүцэгч нарт одоо зөв тайлбарлаж ойлгуулахын төлөө
нэлээдгүй цаг хөдөлмөр бас зарцуулсан л та. Анх суурийн тавьж исэн ажил нь одоо үр дүнгүй өгөөд Эхэлсэн. эхлүүлээд Тэгээд эхэлсэн байж яжсэн чинь байгаа тий урдлан урдлаг ирсэн. юм. Тэгээд нөгөө нэг хааны одоо ажлын албанаас уцтж байна гэд тэгээд таныг одоо Англид, Лондонд хааны цагаан сар энэ Азийн цагаан сарын баярын хүлээн авалтанд таныг урьж байна гэдгсэн би тэгээд зочирдсан л тоо. Тэгээд Яа гоё юм болсон байна шүү дээ. урьж байгаа юм болоо гэд. Тэгээд энэ хаан чи өөрийнхөө өгсөн одоо тэр 40 жилийн өмнө өгсөн хандвийнх нь үр шим нь одоо гарсан байна гэж үзээд урьж байгаа юм байна гэж ойлгосон л тоо. Тэгээд үнэхээр одоо баярлсан одоо хүн одоо хэдий багч юм уу их ч юм уу ямар нэгэн одоо хандив дэмжлэг өгчөөд энэ маань үр дүнтэй хүрж гинүү гэдгийг байнга одоо ингэж ажиглдгийм байна. Тэрнийхээ дагуу ингэж урьжсанд одоо их баярлсан. Тий. Маш их хүндэтгэлтэй урилга байсан биз дээ. Тий. Тэгээд хаан өөрийнхөө Facebook дээр миний нэрийг одоо бичээд тэгээд ингээд энэ зураг тавьсан байсан л та. Тэгээ өөртөө ийм шампансыг тулгаж байгаа тийм зургийг тавьсан. Тэгээд яна одоо ингээд шампансыг идэр чинь одоо ингээд бас болдсон болов энийг ингээ яагаад тавьчих та манай монголчууд бол илүү консерватив үзэлтэй одоо уламжлалт яг заншлаа их дагдаг хүмүүс учраас их шүүмжлэлтэй видео гэж их айжсэн. Тий. Тэгээд зүйлгүй бах яа тэгэхээр нөгөө усны уул ёсын даг гэж бид нар гадны оронд очиод тэдний ёс заншлыг хүндэлдэг тийм ээ. Тэгэхээр манайхаа ойлгох байх гэж бодож байна. Таны яриг тасалчлаа уучлаарай. Зүгээр. Тэгээд нэх амар инээж менеж байгаа нэг тийм одоо зураг тавьсан. Одоо манайхаар бол одоо муугар хэлэх юм бол айлгүй зураг гэх юм уу? Хаашаа. Тэгээд тийм зураг тавьсан байсан. Тэгээд би жоохон санаа зовж ирсэн. Тэгээд хаа өөрөө тавьсан болохоор би ямар боль гэлтэй нэвштэй. Тэгээд өгсөн шүү дээ. За эрхэм сонсогчдоо сонирхуулж хэлэхэд би яаж ийж араас нь хөөцөлж байгаад энэ гоё зургийг нь олж аваад та бүхэндээ толиулах тийм боломж олдох хаа гэд найдаж байна. Энэ талаар нь дараа нь инхээ хичээсээ асууж гойх болно. За таныг сая ингээд яриад байж хахад шинэлэг имийг ер нь Монголын нийгэмд оруулах гэхэд маш амаргүй. Би бас ялгаа авахгүй одоо ингээ 20 гаруй жил гадаад амьдарч байна. Тэгэхээр мэдээж үдсэн харсан жижигхэн юм харахад ер нь би гэлтгүй ер нь гадаад амьдарч байгаа монголчууд маань ихэнх монголчууд маань гэж хэлье. Харсан үдсэн юм Монголд оруулах юмсан Монголд бийдэглүү Монголдоо тэгчих юмсан. За Монголоо гэж томороо харахгүй маа гэхэд ах トゥ удэд их юмсан тийм ээ ихчтэй аав ээжтэй гэд ингээд бүгд ер нь эх орныхоо зүг арттай талдаа одоо маш их юм нэг үүрэг хариуцлага хүлээсэн хүмүүс шиг амьдардаг. Харж одоо сайныг оруулах юмсан гэнгээ боддог. Тэгэхээр мэдээж хэрэг манай хөрсөн дээр одоо яг бодит байдал болгоо буулгах гэдэг тийм бас амар ажил биш. Тэгэхээр таны саяны вакцины талаар ярьж хахад та Сэрэлтконог мэдэн штэ тийм ээ. Умоогоо нөгөө лам дээр оцороо байгаад тий нөгөө доктор маань лам дээр оцсонгийн мэдэнгүүт тэр уйлаад тэр дүр орж ирлээ. Үгүй морин тэргийн гууж атсан юм а гэдэг лээ юудагчлээ тийм ээ. Тий. Тэр санаанд орлоо. Тэгээ маш их баярлалаа. Ингээд ийм олон эмэгтэйчүүдийг бас уриалаад нэгтгээд ингээ холбоо үүсгээд 10 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа одоо 15 дахь жилдээ явуулж гин гэдэг бол бас их том амжилт. Гадны оронд бас тийм амар биш. Тэгээ ялангуяа зөвхөн бүгдээрээ Лондонд амьдардаг эмэгтэйчүүд биш тийм ээ. Европоор ингээд харцсан хүмүүс байж байгаа. Тэгэхээр ер нь энэ олон жилийн дараа ингээд харахад танай холбоогоор дамжигдад гадаадд Европт амьдарч байгаа энэ Монгол эмэгтэйчүүл маань Монголын эдийн засгт бас хувь нэмрээ орох ийм боломжууд бэдгийн биш үү гэсэн тийм таны сэтгэлийг одоо урам зориг өгдөг тийм өөрчлөгдсөн гой бодит юуг та жишээ татаж хэлэх үү? Тэгэхээр одоо жишээлбэл яг вакцины хувьд бол би бол өөрөө эмч хүн биш шүү дээ. Би зүгээр л одоо бас нэг ээжтэй бас л эмэгтэйчүүд маань энэ өвчнөр бити өвдөөсөө зовоос яагаад ингэж одоо дэлхийд бусад оронд ингээд эмэгтэйчүүд нас барахгүй байхад чи Монголдоо ингээд нэг 500 хүн одоо сүүлийн нэлээдгүй хэдэн жилд одоо нас орсон байдаг юм бэлээ. Жилд нэг 50 60 гал янз бүр ингээд нас ордог юм байлээ. Тэгээд тэрийгээ бодох дээр умаа үзүү хорт тавдаас нас орсон гэж хэлэхээсээ илүү илгээр нас орсон, уушгаар нас орсон энэ төр гэж хэлдэг учраас хүмүүс нэг их анхаардаггүй, болгоомжилдаггүй. Тэгээ эн чинь аюул гэж ойлгодоггүй байсан бол одоо ингээд ойлгодог болоод эхэлсэн байж байгаа. Тэгээд манай энэ Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооныхан энэ асуудлаас гадна өөр юу хийдгүү гэхэлэр
жишээлбэл одоо Польш улсад зохион байгуулсан манай эмэгтэйчүүдийн үйл ажиллагаа болохоор эрүүл мэнд ба эмэгтэйчүүд гэсэн. Тэгээд бид мэдж байгаа шүү дээ Варшав буюу одоо Польш улсад уламжлалын эмч нар мат нэлээдгүй олон ажиллаж амьдардаг бараг 100 гаруй байдаг. Тэгээ энэ уулзалт чуулганыг зохион байгуулахад манай уламжлалын эмч нар тэр Польшийн иргэдэд энэ уламжлалынхаа үйлчлэгийг үзүүлээд нөгөө үйлчлүүлэгчид нь бараг хамааралтай болсон. Монгол одоо яваад нэг хэд хоног амраад ирэхэд одоо та нар явчихлаа бид нар одоо яана гэдэг гэсэн тийм. Тэгэхээр уламжлалын эмнэлэг бол өршлөн сэргийлэх одоо өвчин хүндрэхээс ингээ хамгаалдаг ийм гоё одоо бүтээгдэхүүн үйлчилгээг манай монголчууд Польшид бол нутагшуулсан байж байгаа. Тэрнээс гадна уламжлалынхаа имийг бүтээгдэхүүн болгоод еврогоор зарж байгаа байхгүй юу. Тэгээ Польшид одоо зарж байгаа нь бол Европын холбоонд зарж олны сте энэ бүтээгдэхүүн одоо уламжлалынхаа имийг хэрвээ Европын холбоонд зарж болж байгаа нь бол дэлхийд зарж болохоор байгаа байхгүй. Тэгээ энэ ажлыг л бид нар бас Польшийнхаа эмэгтэйчүүдийн энэ мундаг хийж байгаа сайн үлсийг нь дэлгэрүүлэх зорилгоор ингээд таниулах зорилгоор бас энэ үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. За Швед улсын Стокгольм хотод бол эмэгтэйчүүд ба боловсрол гэдэг сэдвээр одоо зохион байгуулсан. Энэ хүрээнд бол Европын маш олон орнуудад Монгол сургуулиуд ажилладаг, Монгол сургуулиудыг ажилуулдаг хүмүүс нь болохоор багш нар нь болохоор дийлэнх нь Монгол эмэгтэйчүүд байгаа. Тэгээд тухайн үед бол боловсролын яамны сайд байсан цогцлмоо даргаыг одоо аваачаад тэгээд тэр одоо Европын улс болгонд байгаа боловсрол одоо Монгол сургуулиуд маань 2 юм уу 3-аас хэлтэй гадаад хэлтэй Монгол хүүхдүүдэд монгол хэлийг тэдний онцлогт нийцүүлж яаж одоо сайжруулах стандартыг нь сайжруулах уу гэдэг чиглэлээр энэ бүгдээрээ хамтарч уулзаж зөвлөлдсөн. Тэгээ энэ уулзалт бол би бол маш их үр өгөөжтэй манай одоо Монгол гадаадд ажиллаж амьдардаг иргэдийн маань хүүхдүүд Монгол өв соёлоо монгол хэлээрээ дамжуулж авч хадгалж үтгэхэд бол хувь нэмрээ оруулсан болов уу гэж би боддог. Тий. За тэгээд өнгөрсөн жил тэрний өмнөх жил болохоор бид нар Турк улсад бол аялал жуулчлал ба эмэгтэйчүүд гэсэн ийм одоо чуулга хийсэн. Тэгээ 17 орны 200 эмэгтэй 15 орны 200 эмэгтэй цугласан. Тэгээ бид энд бол юу ярьсан гэхлээр Монгол улсыг одоо солонгоруулж эдийн засгийн олон талд болгоход бол аялал жуулчлал бол маш чухал юм байгальтай ээлтэйгээр ингээд газараа авахгүйгээр ингээд мөнгө олох валют олох юм боломж байгаа дээр манай гадаадын монголчууд маань Монгол улсынхаа амбассадор буюу албан бус одоо илт төлөөлөгч нь болж Монголын одоо соёл урлагийг Монголын одоо гоё газар нутгийг үзэх аяллаа талаар мэдээллийг өөрснийхөө амьдарч байгаа оршин сууж байгаа газар болгонд илүү сошиалар түгээн дэлгэрүүлэх сайнаар ярих энэ одоо үйл ажиллагаар бүгдээрээ илт төлөөлөгч нь болцгоё гэсэн уриалга гаргасан. Тэгэхээр жил болгон уучлаарай инхэгч яриаг насалчлаа. Жил болгон хуралдаг одоо энэ чуулга уулзалтын сэдвүүд нь өөр өөр идэг юм гэж бодлоо. Тухайн орныхоо онцлогтой нийцүүлээ. Жишээлбэл Турк улсуудад аялал жуулчлалыг маш сайн хөгжүүлсэн учраас бид нар Туркийн аялал жуулчлалаас яаж суралцах вэ? Тэгээд Туркийн аялал жуулчлалынхан биднэрт одоо туршлагаа ярих. Монголоос бид нар аялал жуулчлалын бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд авч очсон. За дээр нь одоо Европод ажиллаж амьдарч байгаа ялангуяа аялал жуулчлалын бизнес хийдэг ийм одоо хүмүүсийн цуглалт болсон гэсэн үг. Тэгэхээр манай Германаас бид нар одоо амьдардаг газар манай Герман гэж ярьдэн шүү дээ. Та бас манай англи гэж ярьдаг гэсэн болов уу? Германы Франкфурт хотод бас болж исэн гэж сонсч байсан танай чуулга уулзалт. Германаас юуг нь сонирхож Германы юуг бас үр ашигтай нэгэнт бөөнөрө цугласан дээр оруулах юмсан гэж харж байсан бол? Тий. Германд ерөнхийдөө бол цуглахад бол бид одоо Монголоос тухайн үеийн улсын их хурлын гишүүн Уянгаа гэж сэтгүүлч байдаг санаж байна уу? Тий. Уянгааг бол очиж оролцуулж ирсэн. Тэгээд манай бол төлөөлөгч буюу манай гүйцэтгэх захирлаар одоо ажиллаж ирсэн гэрлэл танин үстэй. Тэгээд одоо өнөөдөр Монголын соёлын элч болцсон. Тий. Тий. Тэгэхээр ерөөсөө Германы Франкфуртаас соёлыг Монголын соёлыг түгээн дэлгэрүүлэх ажлыг одоо үнэн утгаар нь хийж байгаа ганц эмэгтэй би бол боддог. За тэгээд мэдээж одоо энэ ажилтай адилхан бас энэ соёлын олон элч эмэгтэйчүүд олон оронд одоо ажилтг юм байлээ. Тэгээ энэ үйл ажиллагааг бид нар бол үнэхээр бахархдаг энэ соёлын элчээр ажиллаж байгаа эмэгтэйчүүдээр. За Германы хувьд бол тэр Германы бизнесүүдээс яаж одоо засаглал
зөв одоо бизнесийг удирдахад эмэгтэйчүүд яаж манлайлтыг гэсэн энэ асуудлаар бид нар бол уулзж ирсэн. Тэгээд тухайн үед бол танаа нөгөө Lufthansa гэд нэг сонгоц явдаг үлээ. Airline-ийн чинь одоо агаарын тээврийн байгууллагын олон нийтийг хариуцсан захирал эмэгтэй ирж өөрийнхөө бол туршлагыг бол хуваалцж ирсэн. Тэгэхээр одоо ерөнхийдөө бол бизнест эмэгтэйчүүдийг яаж манлайлах юм, эмэгтэйчүүдийг яаж бэлтгэх гэсэн энэ асуудлууд бас яригдчихсэн л да. Тэгээд бид Завхан аймгаас бол бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг Европынхаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй танилцуулж тэгээд тэд нар маань бүр сайн найзууд болж дараанд хэд хэдэн удаа аялж ингээд хамтын ажиллагаа нэг сайжирсан байсан л та. Ингээ өргөжөж явд юм ба штэ. Тэнд бас магадгүй ингээ хоёр жил бол жишээлбэл Чех улсад зохион байгуулсан. Чех улсад бол бид нар бол Дархан уул аймгийн бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдийг одоо бид нар бол оролцож байгаа энэ бас Монголоос урьж оролцуулж байгаа төлөөлөгчтэй бол бас хөдөө орон нутгийн алслагдсан дүүргийн жишээлбэл одоо Ховд аймгаас Эрдэнэтээс, Сэлэнгээс, Булганаас, Өвөр хангаагаас гээд ингээд эмэгтэйчүүдийг урьж оролцуулж ирсэн. Тэгээд нодлон болол Дархан уул аймгийн бизнес эрхлэх эмэгтэйчүүдийг урьж оролцуулсан. Өнгөрсөн жилийн үйл ажиллагаа бол жижиг дунд бизнесийг эрхлэхэд одоо гадаадад эрхлэхэд ямар хүндрэл бэрхшээл, ямар зовлон байсан, тэрийг яаж даван туулж ирсэн гэдэг туршлагуудыг бол хуваалцсан. Тэгээд энэ үйл ажиллагаан дээр жишээлбэл анх Чехэд ирээд Чехэр дамжаад Францын Швейцарын хил дээр сушиний ресторан ажилладаг эмэгтэй минь өөрийнхөө туршлагаас бол хуваалцсан. Тэгээ хид хідэн асуултууд бол оролцогч нараас асууж илээд 17 орны 200 эмэгтэй бол цугласан. Ямар одоо жишээл хүндрэл учирж исэн бэ гэхэд хэд бол ерөөсөө л эв нэгдэл байсан. Бид нар бол эв нэгдэлтэй л байх юм бол амжилттай байдгийг, эв нэгдэлгүй бол бизнес бол үнэхээр цаашаа явдгүй юм байна гэсэн ийм сургамжтай үгийг бол хэлжсэн. Тэрнээс бол монголчууд бол үнэхээр одоо гой бизнес хийдим байлээ. Жишээлбэл тэр суши ресторан ажиллуулахынхаа зэрэгцээгээр ганц хоёр шинэ Монгол одоо бүтээгдэхүүнийг шинэ бүтээгдэхүүн болгоод хүмүүстэй таниулаад Монгол хоолыг идэх сургадаг энэ ажлыг бол багаар хийж эхлүүлсэн байсан. Шведэд бол сушиний хид хідэн одоо сүлжээ нүүд ажиллаулдаг, тэнд олон хүнийг ажилдаа орлоготой болдог энэ монголчууд бол шилдэг бас бизнес эрхлэлтээр бас тодорч байсан л та. Тэгээд одоо бид нар хаана хийх гэж байгаа вэ гэж хүмүүс их асууж сонирхож байгаа. Олон мессеж ирж байна. Тэгээд бид нар энэ удаа бол Итали улсад Ром хотод 5 сарын 18-нд хийхээр төлөвлөж байна. Тэгээд энэ үйл ажиллагаан дээр бол өглөө нь 9-оос 2 цагийн алтад бол бид нар өв соёлын бүтээч үйлдвэрлэл эмэгтэйчүүд гэсэн ийм чиглэлээр бизнес форма зохион байгуулад тэгээд энэ формынхаа хажуугаар Монголынхаа өв соёл, Монголынхаа ноос ноолуурын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Оройн 6 цагаас уламжлалсан одоо Европын шилдэг одоо 2025 оныхаа шилдэгүүдийг шалгаруулна. Яг 25 онд бид нар тэмдэглэж байгаа. 5 сарын 18 маань Италийн ээлжнэрийн баярын өдөр байгаа. Тэгээд зохион байгуулах одоо газрыг одоо сонгон шалгаруулахад манай Итали дахь Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооны захирал Самбуугийн Аяна маань бол гол одоо чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд хамгийн гол нь одоо бас сайхан байршилтай сайхан газарт бид нар энэ үйл ажиллагаагаа хийх гэж оролддог. Тэгээд байрыг олоход бас нэлээдгүй их цаг хөдөлмөр зарцуулсан. Тэгээд капитал гэд нөгөө эдний одоо манайхаар бол засгийн газрын ордон гэх юм уу парламентынхаа хажууд байдаг төв музейн roof hall roof ресторан одоо тийм газрыг одоо сонгож авсан байгаа. Тэгэхээр тэнд нь бол тэр цонхоор харах юм бол Италийн бүх одоо эргэн тойрны гоё одоо үзэсгэлэнт архитектур байшингуудыг харах тийм болцоотой тийм гоё харцтай тийм газрыг бол сонгосон. Тэнд одоо зохион байгуулалтаар төлөвлөж байгаа. Тэгээ Аяна маань болохоор манай өнгөрсөн жилийн Чех улсын үйл ажиллагаан дээр өөрийнхөө гоё дуунуудыг дуулж бас илтгэл тавьсан. Тэр илтгэл нь юу байсан бэ гэхлээр Итали улс хэдийгээр одоо байгалийн баялаг
бид Монгол шиг юм баян биш гэсэн соёл урлаг дуу сонгодог одоо бүжиг дуугаараа эдийн засгт маш их хувь нэмэр оруулдаг. Эдийн засгийн дийлэнх хувийг одоо энэ өв соёл аялал жуулчлал сонгодог дуу хөгжим оруулдаг юм гэсэн ийм гоё мэдээлэл өгсөн учраас 25 онд нь үнэхээр тэр Италийн тэр гоё зүйлээс нь бүгдээрээ суралцъя гэсэн ийм одоо уриатагаар 5 сарын 18-нд үйл ажиллагаагаа хийх гээд одоо бэлтэж байна л да. За маш их баярлалаа. Бид нар тэгээд маш их сонирхолтойгоор тэр зүг рүү 5 сард мэдээж харах бах. Тийм мэдээллийн бас Globus подкастаараа хурлын дараах чуулга уулзалтын дараах одоо сэтгэлдлүүдийг бид нар тарааж постлно гэж бодож байна. Тэгээд бүх эмэгтэйчүүдээ маш их амжилт хүсье. Тэгээ хоёлоо бас ярилцлагын манд цаг төгж байна. Одоо буцаад хоёлоо банкны ажил руу норох уу? Ажлаа хийх үү хоёлоо? Тэгээ нөгөө нэг тэр Италийнхаа үйл ажиллагаан дээр бас нэг юм хэлэх гэж байгаа юм. Тэг хэл та. Нөгөө нэг бид нар одоо номинацуудаа зарласан байгаа шүү дээ. Шилдэг бизнес, шилдэг оюутан, шинжлэх ухааны шилдэг гэдэг. Тэгээ манайхан материалуудаа хэрвээ та эсвэл таны хайжууд үнэхээр одоо супер ийм мундаг эмэгтэйчүүд сайхан эмэгтэйчүүд ажил хөдөлмөрөөр бас бүтээлээр гавьяатай ийм эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэхэд бидэнд одоо туслаач гэсэн ийм хүсэлтийг бас хэлмээр байгаа юм. Тэгээ бидний энэ бас уламжлалт үйл ажиллагаа бас хүмүүнлэгийн аянтайгаа зэрэгцэж явдаг. Тэгээд өмнөх жилийн цуглуулсан 30 сая төгрөгийг хаана хинд яаж зарцуулсан бэ гэдэг үр дүнгээ бид нар энэ хурал дээр бол танилцуулдаг юм сонирхолтой. Тэгээ бас аукцион зохион байгуулдаг. Хэрвээ одоо бидний сайн үйлсийн аянд хувь нэмрээ оруулах, өөрийнхөө үйлдвэрлэсэн хийсэн одоо бүтээгдэхүүнээ эсвэл өөрийнхөө ажиллаж амьдарч байгаа орныхоо онцлогийг тусгасан одоо дурсгалтай одоо зүйлсүүдийг аукционд өгөх юм бол бид нар бол энэ ёслолын үйл ажиллагааныхаа хүрээнд аукцион байгуулад эсвэл суглаанд оруулаад ингээд хандив мөнгө босгодог. Энэ хандив мөнгөө аль болох одоо Монгол улсынхаа хэрэгцээтэй газарт нь одоо хүргэхийг одоо зорддог юм гэдгийг хэлсэн. Тий. За маш их баярлалаа. Тэгэхээр олон сонсогч маань бас мэдээлэл авлаа. Тэгээд гадаадд амьдардаг гэлтгүй ер нь зарим эмэгтэйчүүл маань бас жоохон даруй талдаа байдаг тийм ээ. Одон медалаас жоохон зайтай ичжээн гэдэг одоо зарим хүмүүс манай Европынхан бол ойлгохгүй шүү дээ. Ийм одоо шагнал одоо хинт хэрэгтэй гэдэг. Тэгэхээр энэ бас буруу ташаа ойлгож болохгүй юм бэ. Одоо ганц мод гал болдоггүй гэдэг шиг ингээ олоолаа хамтраад Монголын нийгэм лүү чиглэсэн үнэхээр бодтой барьцтай ийм ажлуудыг хийдэг 10 гаруй жил болсон ийм холбоо байд юм бэ. Тэгэхээр идэвхтэй оролцоосаа гэж бодож байна. Тэгээд магадгүй бас нэг тосгонд ганцаараа амьдардаг гэхдээ бас юм хийчмээр байдаг тийм ээ. Олон жил манай монголчууд өөрсдийнхөө төлөө явж исэн одоо жоохон хөл толгой дээрээ гэж ярьдаг манайх тогтоод одоо эх орон руу чиглэсэн юм хийгээд ганцаараа явж байгаа хүн байжээвэл бас хамтарч болох нь байна. Тэгээд ийм дуудлага худалдаа явуулдаг гэж ойлголоо тийм ээ. Дуудлага худалдааны одоо манай эмэгтэйчүүд ноолдуурын бизнес нэлээдгүй их хийж байгаа. Тэгээ Монгол улсын ерөнхийлөгч энэ цагаан алт гэдэг ийм хөдөлгөөн өрнүүлсэн юм байлаа. Тэгээд энэ хөдөлгөөнийх нь учир агуулга нь юу гэхээр Монголынхоо ноос ноолдуурыг бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр экспортод одоо гаргахад нь дэмжлэг үзүүлэх ийм аян юм байна. Тэгээ яагаад энэ бас Итали зохион байгуулж байгаа вэ гэвэл Монголын одоо ноолуурыг манай нөгөө брэнд Louis Vuitton, нөгөө Burberry гэдэг том фирмүүд чинь авч энэ бүтээгдэхүүндээ хэрэглэдэг юм байлээ шүү дээ. Тэгэхээр манай Лондонгийн одоо бүсгүйчүүд энэ sustainable fiber буюу ийм санаачлаг гаргасан байгаа. Тэр нь юу вэ гэсэн үг вэ гэхэлэр энэ ноос ноолуурын доктортой одоо хөгжилд хувь нэмэр оруулах үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ нь байгальдаа ээлтэй, нийгэмдээ ээлтэй байх ийм стандартыг одоо дэлхийн нийтэд нэвтрүүлэх, тэрийг Монголоос эхлэх ийм санаачлагыг гаргасан юм. Тэгэхээр манай өглөөний тэр чуулга уулзалтын нэг сэдв нь за Марко Поло Итали Монголын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойгоос гадна энэ цагаан алт буюу дэлхийн томоохон брендинг одоо үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг бид нар урьж оролцуулах. За тэгээд манай нөгөө нэртэй алдартай сонгодог дуулаач бүжигчин хүмүүсээ бас оролцуулж энэ өв соёл Монголын энэ гой сайхан боломжуудыг яаж
Италиар дамжуулж Европод гарах уу? Европын бас гоё энэ мэдлэг мэдээллийг Монголдо яаж авчрах уу? Хамтын ажиллагааг яаж хөгжүүлэх үү гэдэг чиглэгдэнэ л гэж бодож байгаа. За маш их баярлалаа. Энэ тогтвортой ноолуурын стандарт тогтоох гэдэг энэ Англид үүсгэн санаачилсан энэ сэдвэр хэрвээ сонирхол бас Цэрэнбат Батаа гэдэг танай Английн зөвхөн бид нар бас ярьцлага хийсэн байгаа. Тэн дээр бас нэлээд дэлгэрэнгүй мэдээллийг манай сонсогчдод бас олж авч болно. Бид нар дээр үед 2 жилийн өмнө ярьцлага хийжсэн байгаа. Тийм тэд нар мөн. Тий. Манай нөгөө нэг ноолуурын нөгөө Оюуна Кашмир гэдэг брендийг Англид үүсгэсэн. Тэгээд нөгөө Harrods гэдэг дэлхийн хамгийн том дэлгүүр байдаг шүү дээ. Тэнд одоо Оюуна Кашмирын бүтээгдэхүүн зарагддаг. Манай Оюуна Кашмир манай үйл ажиллагааны гол одоо хандивлагч байнгын одоо дэмжигчдийн нэг байгаа да. За тэгээд Монголынхаа эмэгтэйчүүдийг дэмжиж ингээ өөрөө амжилтанд хүрээд бусдад дэмжиж явж байгаа бас их сайхан мэдээ байна. Тэгээд инхийгч та одоо Монгол банкныхаа одоо Төв банкыг төлөөлөд ажиллаж байхад мэдээж хэрэг тэнд маш өндөр маш олон туршлага цуглуулсан байх гэж бодож байна. Тэгээд гадаадад ингээ ажиллахад бид нар дээр бие хэлжсэн те толгойгоо аваад ингээ уртхаа хийгээд ингээ явж байна. Энэ бас нэг тустай асуудал. Бүхэл бүтэн улс орныг төлөөлөд бүхэл бүтэн одоо банк төлөөлөд ажиллана гэдэг бас тийм амаргүй нэлээд олон сорилтуудтай тулгардаг байсан баг. Тэгэхээр ингэж ажиллаж байхад ер нь соёлын болон мэргэжлийн ялгаа хэрэг байсан. Тэр усад ажиллаж байхад тэгээд тэндээс ер нь та тухайн үед ажиллаж байхдаа хамгийн ингэж чухал таны санаачилсан хэрэгжүүлж исэн ер нь өнөөдөр түүгээр барахдаг ямар тийм санаачлага ажлуудыг төслүүдийг удирдах гардаж явуулж исэн бол. За хамгийн энгийн жишээ бол одоо бид нар чинь одоо Монгол үндэснийхээ хувьцыг баг хэрэглэдэг байсан юм байлээ л дээ. Тэгээд очиод инвестмент банкирууд буюу хөрөнгө оруулалтын томоохон банкны удирдлагуудтай уулзна гэдэг бол банкны хувьцлалтын ёс зүгээс эхэлдэг юм байл. Тэгээд тэд маань бол одоо супер хувьцлалттай. Тэднээс бол сурсан. Тэгэхээр миний өмсөжсэн хувьц бол уучлаарай л байсан л та. Тэгээ би бол тэрийг бол ойлгосон. Та ямар брендийн хувьц өмсөн бэ гэдэг нэг асуулт асууснаас хойш за би энэ хувьцлалтын дээр анхаарах хэрэгтэй юм байна. Хувьцлалт юу нь ямар байх хэрэгтэй, ямар жишгийг баримтлах хэрэгтэй вэ гэд. За тэдний жишгт хүрч хувьцлана гэдэг бол миний Монгол банкнаас өгж байгаа цалин бол аль нь ч хүрэхгүй байсан. За ийм учраас Монгол үндэснийхээ хувьцыг л одоо илүү өмсөх хэрэгтэй юм байна гэдэг ойлголтыг авч тэгээ Монгол үндэснийхээ одоо дээлэр гангарах. За тэгээд сая бол жишээлбэл Английн хаантай уулзахад бол үндэснийхээ хувьцаар бол гоёж орсон. Тэр нь бол үнэхээр одоо бусдын бас нүж хорлтыг анхаарлыг бол татсан. Тэгээ бидний хувьц Монгол үндэсний хувьц гэдэг бол үнэхээр гайхамшигтай юм байна. Энтэй ч харьцуулаад үнийн одоо бага үнэтэй, тийм үнэтэй, муу байна, муухай байна гэж хэлүүлэхгүй байх. Тийм гоё хувьц юм байлээ шүү дээ. Тийм. Тэгээ энээсээ болоод эхэлжсэн. За тавчхантай гэвэл тийм энэ байна. За гол одоо үнэхээр бахархмаар ажил юу байсан бэ гэвэл нэлээд олон ажил байна. За тэр дотроос ганцхан жишээ хэлье. За Европын сэргээн босголт банкыг бол Монголд оруулах ажлыг бол үнэхээр бас элчин сайдын яамныхаа удирдлагатай хамтраад ингээ хийсэн. За энэ ажил яагаад хийгдсэн бэ гэвэл би Монголд бол одоо хөрөнгө оруулалтыг маш бага хүнтэй урт хугацаатай их усүрийг л оруулах одоо гол зорилготой байсан. Тэгээд энэ Европын сэргээн босголт хөгжлийн банк маань дүрмдээ зөвхөн Европт үйл ажиллагаа явуулах ийм одоо дүрмтэй байсан. Тэгээд Европын сэргээн босголтын банкад манай Монгол улс бол бизнесийн ийм боломжууд байна. Маш их баялагтай. Хоёр одоо том гүрнээр хэдийгээр одоо хязгаарлагдж одоо хилдэгч гэсэн энэ хоёр том гүрэн бол нэг нь бол байгалийн баялаг маш ихтэй, нөгөөх нь бол хүн ам ихтэй. Тэгээ энэ хоёр орны дунд бид нар гол зуучлагч буюу одоо брокер шиг ингээд байдаг. Биднэрээр дамжуулаад энэ хоёр улс руу бизнес хийх юм гац гаргалгаа та нарт байж болно штэ. Манай улс бол нээлттэй эдийн засагтай бодлого явуулдаг, арчилсан залуу байгалийн маш их баялагтай юм улс. Та нар Монголд л одоо бизнесээ хийх хэрэгтэй штэ гэд. Тэгээд тухайн үед бол Европын сэргээн босголтын банк яагаад байгуулагдсан бэ гэвэл зөвлөлт холбоот улс
задраад зөвлөл систем задраад тухайн үеийн одоо орнууд зах зээлийн эдийн засаг руу ороход хүндрэлтэй байсан учраас Европт байршилдаг зөвлөлт холбоот улсаас задарсан Казахстан, Тажикстан, Узбекистан, Кыргызстан гэдэг энэ станы олон орнууд тэгээ Эстон, Латв, Литв, Унгар, Герман, Чех, Болгар гэд Румын гэд энэ орнуудад одоо тусалж дэмжих эдийн засгийн сэргээхэд зорилгоор одоо байгуулагдсан байсан. Reconstruction буюу дахин сэргээх гэсэн. Тэгээ энэ зорилгоо ерөнхийдөө бараг биелүүлсэн. Тэгээ станы орнуудын хувьд бол ихэвчлэн диктаторшип буюу нэг ерөнхийлөгчтэй тэгээ тэдний нөгөө ярьдаг нөгөө ардчилсан улсынхан зарчимт тэр одоо зээлдэгч орны хувьд бол шаардлага хангахгүй байна. Харин Монгол улс бол үнэхээр одоо ардчилсан ийм одоо олон талд одоо өмчлөлтийг дэмжсэн хүний ярих эрхэн чөлөөтэй ийм улсад бид нар уг нь танаа улс л манай одоо шаардлагыг бүрэн хангаад байна. Гэвч одоо танах бол Европт биш учраас ингээ үйл ажиллагаа. Гэхдээ тэр станы орнууд чи Европ биш шүү дээ. Тэр чинь Европ байдаг Оросын холбооноос задарсан учраас ингээ хамрайлагдаад явж байгаамаа. Тэгээд Унгар одоо жишээлбэл танаа Герман одоо юу гэлээ зүүн Германыг ярьж байгаа шүү. Тийм орнууд болох дээр өөрснөө одоо зах зээл рүү гяс ороод Австри одоо болон хажуу хавиргын Финланд олон орнуудаас банкнд нь хөрөнгө оруулалт хийгээд ингээ манай банктай одоо ажиллах зээлжих шаардлагагүй болсон учраас манай банкны одоо мишн буюу алсын хараа зорилго одоо биелэгдээд бараг хаагдахтаа хүрээд байна гэд. Гүй та нар хаагдаад тахтаа яд юм бэ? Энд чинь зөндөө ийм орнууд бас ингээ зээлжих хүсэлтэй байж байна. Та нар хаагдахынхаа оронд дөрөндөө өөрчлөлт оруулчихаач. Дөрмөнд байгаа Европод үйл ажиллагаа явуулна гэдэг үгээл Европ гэдэг үгээл хүчингү болгоод тасчих тийм юм хийл та гэд. Тэгээд тэгээ энэ үйл ажиллагаанд бид нар бол нэлээд лобби групп одоо маш их ажиллагаа элчин сайдын яамтай хамтарч хаан байгуулад дөрмөөс нь Европ гэдэг үгийг асуулж ирсэн. За ингээ Европыг асуулсны дараа Монгол улс бол зээлжих хэрэгтэй одоо усаар болж тэгээд Европын сэргээн бусвалтын банк Монголд орж ирсэн. Тэгээ Европын сэргээн бусвалтын банк өнөөдөр Монголын томоохон компаниуд одоо цементийн хоёр том үйлдвэр байдаг шүү дээ. Тэгээ МАН, Полимет эдрийн байгуулсан. Энэ үйлдвэрүүд чинь энэ банкны бас хөрөнгөөр одоо санхүүжигдэж, зээлжигдэж үйл ажиллагаа нь бий болсон. Өнөөдөр бид нар заавал одоо Хятадаас цемент импортлдог байсан бол өөрснөө дотоодоо үйлдвэрлэж хийдэг ийм одоо гоё одоо үйл ажиллагаатай боллоо шүү дээ. Тэгээ энэгээр бол бахархдаг. Дотоодын үйлдвэрээ бас маш их дэмжих тийм боломжууд гарч ирж байсан байна. За маш их баярлалаа. Тэгээ сүүлийн асуултаа танаас товчхон асууя гэж бодож байна. Монголын эдийн засаг ер нь доктортой байдалд хүрэх зам хэр урт эсвэл хэр богино гэж эдийн засгч хүний хувьд та харж байна. Ер нь Монголын ирээдүйг ерөнхийд нь харж хэлэхэд гадаад байж байгаа бидэнд та юу хэлэх вэ? Тухайн оронд одоо гадны хөгжлөөс нь хараад юунаас нь суралцаад бид нар замаа өөрсдөө ашигтайгаар тэгж товчлох боломж ер нь байдаг юм уу? За би бол яг бидний сонсож байгаа хүмүүс нь дийлийнх нь гадаадд байгаа монголчууд гэж ойлгож байгаа. Тэгээд гадаадд байгаа монголчууд Монголдо ирэнгүүт Монгол маань болохоо байлаа буцъя гэдэг ингэж бити бодосоо гэж боддог. Би бол жишээлбэл одоо 2010 онд ирснээс хойш Монголд л байна. Монголыгоо муухай гэж хизэж боддгоо Монгол шиг сайхан газар алга. Ганцхан би тэр гадаадаас ирсэн монголчуудад юу гэж хэлмээр байна гэвэл Монголдо бити яг тэр муу буруу зуршилт нь бити дадаасай. Харин тэр англи одоо жишээлбэл миний хувьд бол англид байсан. Тэрнээсээ сурсан тэр дуршлага, тэр одоо амьдралын хэв маяг тэрээсээ бити салаасай. Тэрийг л харин Монголдо нутагшуулахын төлөө одоо зоригтой хүчтэй тэмцэж нэвтрүүлгийн төлөө ажиллах юм бол Монгол улс маань хөгжнөө. Одоо гадаад улсад 200-аад мянган монголчууд байна гэж энэ тэд маань бол мэдээж тухайн улс орныхоо шилдэг сайн мэдлэг туршлагыг олол хоримтлуулсан байж тараа хизээ нэгэн цагт Монголдо ирэхдээ одоо заавал тэрийг хэрэгжүүлэхийн төлөө бүгдээрээ тэмцэх юм бол Монгол улс маань хөгжих ирээдүй бол ойрхон байна. Тэгээд ч одоогийн энэ засгийн газрын явуулж байгаа ялангуяа тэр 14 мега төсөл гэдэг байгаа. Энэ төслүүд одоо үнэхээр бодтойгоор хэрэгжих юм бол эдийн засаг маань үнэхээр одоо тэлнэ. Жишээлбэл одоо 2010 оны үед би Лондонгоос Монголдо ямар мэдээлэл авчирч ирсэн гэхлээр тэр томоохон одоо хөрөнгө оруулалтын банкудтай уулзаж байхад дэлхийд санхүүгийн том хямрал болох нэ.
доллар бол жорлонгийн цасны үнэтэй тэнцвүүц хэмжээний тийм үнцэнтэй болох нэ. Энэ 9-10 сард одоо маш том давалгаа болно. Энэ давалгаа давж чадахгүй бол дэлхийд том хүндрэл болно гэд тухайн үед би яг энэ мэдээллийг бол Монголдо бас авчирж ирсэн. Тэгээд Монгол банкны ерөнхийлөгч намайг яалтаа Монголд ирж энэ дэлхийн санхүүгийн хямралаас урьдчилан сэргийлэх ажлын хэсгийг ахаж ажиллаач гэгээд. Тэгээ энэ тухай одоо ярьж хэлж байхад тухайн үед бол Монголын эдийн засаг бол газбаачлагдаагүй, дэлхийн хямрал биднэрт нөлөөлөхгүй идэр гэсэн ийм эсэргүүцэлтэй тулгарч бас энэ бэлтгэл ажиллагааг хийх, урьдчилан сэргийлэх энэ ажлыг хийхэд бас хөндрөл учирч ирсэн л да. Тэгээд энэ дэлхийн санхүүгийн хямралыг удирдахад бол бид нар маш богино хугацаанд жил 6 сарын дотор тэгээд Монгол улсынхаа гадаад валютын нөөцийг ямар ч алдагдaltaгүйгээр аварч чадчихсан. Гэтэл одоо Монгол улсын валютын нөөцийг бол дэлхийн 3А зэрэгэлтэй банкудад байршуулсан байсан. Тэр банкуд бол ерөнхийн зур бол татан будагч дампуурч бид нар мөнгө алдахгүйц тийм эрсдэл тулж яхад би Монгол банкны төлөөлөгчийн газарт ажиллаж исэн учраас энэ мэдээллийг урьдчилж одоо Монголдо авчирснаар бол бид нар тэнд байсан валютынхаа нөөцийг аварч хамгаалж чадчихсан ийм одоо давуу талтай байгаа. Тэгэхээр гадаадд байгаа монголчууд бол мэдээлэлд маш ойр нийтэд одоо гаргадаггүй ийм мэдээллүүдийг мэддэг бол энэ мэдээлэл Монголдо даруй хүргэдэг чухал хүмүүст нь хүргэж чаддаг юм байх юм бол бид нар бас Монгол улсаа бас элдв 7 хямралаас хамгаалахад бас нэмэр болох ийм болцоотой байлээ гэж би бол амьдралынхаа өөрийнхөө одоо туршлагаас харсан. Тэгээд энэ тухайн үед бол ирэхэд бол валютын хомсголт огцсон байсан. Өөрөөр хэлбэл бидний нөгөө валют оруулж ирдэг зис алт маань тухайн үед бол ялангуяа зэсийн үн бол бага, ноолуурын үн бага байсан учраас валютын орлого бага, валют бага байгаа учраас валютын одоо нийлүүлэлт муу учраас валютын хань шударга ингээд өсөж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид нар бол Монгол банк бол валют үйлдвэрлэдэг газар биш шүү дээ. Монгол бол төгрөг үйлдвэрлэдэг. Валютын чинь тэр долларын чинь Америкийн нэгдсэн улсын төв банк л үйлдвэрлэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг бид нар илүү их болгох юм бол валютын одоо тэр долларын ханш бол унаад төгрөг чангарах байхгүй юу. Тэгэхээр валютыг Монголдо их оруулахын тулд экспортыг сайн бий болгох хэрэгтэй. Тэгээд тухайн үеийн засгийн газарт бол экспортыг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд энэ оюу толгой 5 толгой гэсэн том төслүүдэд хэрэгжүүлэх шаардлагатай байна гэдгийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлд одоо дэд ерөнхийлөгч багтаа байнга мэдээлж шаардаж анхааруулдаг байсан. За энэ ч утгаараа бол баяр даргын засгийн газар одоо хамтарсан засгийн газар байгуулад нөгөө хөдөлгөхгүй байсан оюу толгой 5 толгой төслүүдийг эхлүүлсэн. За ингэж эхлүүлснээрээ Монголын эдийн засагт бол томоохон өөрчлөлт очирч 14-17% өсөлтийг дэлхий бүр гайхажсэн ч Монгол улс чинь 14-17% өсдөг. Энэ улс чинь бүр маш санаж байна. Энэ төгрөг гэдэг нь амар чангарахаар байна. Одоо яана мана гэл тэгэл дэлхийн бүх одоо баячууд бүх хөрөнгө оруулагчид бүгд л Монгол руу ирээл тэгэл буудал байдгүй юм байна гэж зочид буудлууд баригдал онгоцыг илүү сайн нисгэх үйлчлэгээ сайжруулах хэрэгтэй гэдэг. Ингээ Монгол улс маань хөгжиж тэрнээс хойш ямар ч мега төслөлтийгөө ингээд зогссон байхгүй юу. Нөгөө хэдэн хийсэн одоо том төслүүд мэдээж Монгол улсын туршлагагүй байсан учраас гэрээ байгуулах, хяналт тавих үйл ажиллагаанд алдаа дутагдлууд байсан уу бол байсан. Гэхдээ ерөнхийдөө том зургаараа харах юм бол маш зөв үйл ажиллагаа, маш олон ажлын байрууд бий болсон, оюу толгойг дагсан жижиг бизнесүүд хөгжсөн, Монгол улс газрын гүнд дэлхийн одоо томоохон одоо 3-4хэн уурхай газрын гүнд одоо олборлож байгаа шүү дээ. Энэ ажлыг Монголын залуучууд суртсан нэвтрүүлээд тэднийг бол дэлхийн томоохон уурхайнууд одоо хөлсөж аваад өндөр цалинтай авч штэ. Тэгэхээр энэ ноу-хау, энэ шинэ ажлуудыг бол шинэ төсөл, шинэ томоохон ийм мега төслүүд л бий болгож байгаа. Тэгэхээр энэ 14 төсөл дээр одоо яг ийм боломж одоо ийм impactful дээр нөлөөлөх хүчээр эдийн засаг бол хэд дахин нэмэгдэх ийм гарцсан эхлүүлээ гэж байгаа энэ 3 улс төрийн намын хамтарсан засгийн газар бол одоо үнэхээр задарчгүйхэн шиг ив нэгдэлтэйгээр энийгээ хэрэгжүүлэх юм бол үнэхээр манай эдийн засаг бол супер том болж хөгжинэ.
Тэгээд ерөөсөө л тэр Чехийн нодлонгийн хурал дээр манай бизнес эрхлэлтийг залуучуудын ярьж байгаа ив нэгдэл монголчууд эвтэй байхдаа амжилт гаргадیں۔ Эвгүй байхдаа алдагдлалд ордог гэдэг юм бол тэр микро түвшинд байж байгаа бол макро түвшинд бас л тэр засгийн газар улсын хэмжээнд адилхан байхгүй юу? Тэгэхээр ийм боломж одоо байгаа, энэ боломж дээрээ үндэслээд энэ нэг засгийн газраа унагцгүйхэн шиг эвтэй найртай аятайхан яваад энэ том төслүүдэд зөв менежменттэй шудраг авилгалгүй ил тод хийх юм бол амжилт гарна л гэж би бодож байна. Ирээдүй бол сайхан байна. Ирээдүй хинээс хамаарч ийн гэвэл биднээс байхгүй юу? Ганц засгийн газраас биш. Тэгэхээр одоо засгийн газар 7 хоног болгон унгыг гэж ихсаад байвал уучлаарай үст. За маш их баярлалаа. Би өчигдөр тантай ярилцсан гэ яг энэ талаар бодож байсан. Хувь хүмүүс иргэд бид нар бас өөрсдөө ёстой бай, тийм ээ. Зөвхөн засгийн газар эсвэл төр засгаас дээрээс ямар нэгэн бидний амьдралыг сайжруулах, ямар нэгэн уунж ирэх мэд ингээ бид нар бас хүлээгээд ах шиг байна гэд өчигдөр зөвхөн өөртөө бодоод байжлаа. Тэгээд маш их сайхан эерэг бас бидэнд нэг гэрэл гэгээд цухуулгасан ийм эдийн засагч, үнэхээр банкны салбарт маш олон жил ажилласан ийм туршлагатай, олон улсын туршлагатай, бас Монгол улсынхан банк санхүүгийн хөгжилд маш их олон үр ашигтай санаачлалууд гаргаж бас бүр нөлөөлөх юм үр бүтээлтэй ажил туршлагатай болсон ийм сайн одоо мэргэжлийн хүн энэ багт ороод ажиллаж байгаад маш их баярлсан. Тэгээ бидэнд ярьцлага өгсөнд маш их баярлалаа хийгч. Жилийн жилд одоо ингээ очих болгонд энд тэнд мэдээж байшин барилга өмссөн хугацаар бид өгнээгүү. Ер нь энд тэнд одоо танилуудын компани жижиг дунд үйлдвэр хийж байгаа бүтээж байгаа хүмүүс бас байгаа. Тэдрийг бас олж харах хэрэгтэй, урамшуулах хэрэгтэй. Туршлага өшөө үлгэр дуурайл аваад ингээд байх юм бол бид нар дор бүрний хичээх юм бол ер нь Монгол улс маань их сайхан болно гэд боддөө шүү дээ өдрөөр. Монголчууд айгүй хөдөлмөрч байна. Одоо хагасаа бүтэн сайдар одоо зам пик биш. Хүмүүс ингээл өдөр шөнөгүй л одоо ингээл ажиллаж байна. Бүгдээрээ л одоо хийж бүтээхийн төлөө л ажиллаж байна. Тэгэхээр манай хан одоо энэ сошиал буюу нийгмийн сүлжээнд байгаа мэдээллийнхаа их сурвалжийг зөв ойлгож үнэхээр ажил хөдөлмөр хийж байгаа хүн тэгэж одоо буруу зүрээс санахаас илүү мэдээж одоо завгүй ажиллаж байгаа тэдний энэ хийж байгаа бүтээж байгаа ажил үйлс маань одоо үнэхээр наацтай тэднэрт ээлтэй энэ орчинг л одоо бий болгоод хамтдаа л түнүүхээс биш хин нэг нь ганцаараа ч мундаг ч юм уу хин нэг нь одоо тусдаа сайхан болооч яах юм бэлээ бүгдээрээ нэг л агаар амьсгал чинь бүгдээрээ нэг л газарт амьдарч байгаа л хүмүүс үсттэй ууг нь бол зөв маш их баярлалаа хийгч. Танд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Та нарт ажлын амжилт хүсье. Сайн сайхан бүхэн одоо энэ 25 онд ирэх болтугай гэж ерөөё. За маш их баярлалаа. Сонсогч та бүхэндээ бас маш их баярлалаа. Дараагийн дугаар болтол баярлалаа баяртай. За баяртай.